За сайн байцгаана уу? Татврын бүртгэл 2023 улсын 10 дугаар олимпиадад эрхэм бүртгүүлэх зааврыг та бүхэндээ хүргэж байна. За эхлээд та бүхэн Google Chrome-о нээгээд Members-ийг CPTA гэмээр гэсэн сайт руугаа ороод татврын бүртгэл улсын олимпиад гэсэн системд харагдана. Энэ дээрээ дараад доошоо гүйлгэнгүүд бүртгүүлэх гэсэн товч байгаа. Бүртгүүлэх товчон дээрээ дарснаар танд төлөвөө сонгох хэсэг харагдана. Эндээс оюутан Нягтлан бодогч гэсэн төлөвөөсөө өөрийн оролцох төлөвөө сонгоно. За жишээ болгон Нягтлан бодогчийг сонгож үзүүлье. За Нягтлан бодогч сонгосноор танд дараах хэсэг харагдана. Эндээс та бүхэн өөрийнхөө хувийн мэдээллүүдийг бөглөн үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна гэсэн хэсгийг даран бүртгүүлэх гэсэн товчийг дарна. Ингэснээр танд амжилттай бүртгэгдэн таны бүртгэлтэй мэйл хаягт нь баталгаажуулах код очсон байгаа. За мэйл хаяг руугаа орон за баталгаажуулах кодоо хуулж аван за баталгаажуулах кодоо хийн баталгаажуулах товчийг дарснаар таны мэдээлэл нь системд амжилттай бүртгэгдэнэ. За бүртгэлтэй мэйл хаягт нь ирсэн нэвтрэх нэр болон нууц үгээ хуулан системийн хэрэглэгчийн нэр болон нууц үг дээрээ бичин нэвтрэх товчийг дарснаар тань дараах харагдах ба үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч байна гэснийг зөвлөн үргэлжлүүлэх товчийг дарснаар та системд амжилттай нэвтэрнэ. Системд нэвтэрсний дараа танд дараах зан харагдах ба сургалтууд гэсэн хэснээс бүх нээлттэй сургалт гэснийг сонгон Татврын улсын олимпиад Нягтлан бодогч оюутан гэсэн хэснээс Нягтлан бодогчоо сонгон элсэх товчийг дарснаар олимпиадын мэдээлэл харагдах ба та элсэх товчийг даран олимпиадаа амжилттай бүртгүүллээ. Хэрвээ та бүртгэлтэй бол сургалтууд засгийн бүх нээлттэй сургалтууд хэсэгт татврын бүртгэл улсын олимпиад гэсэн хэсэг байхгүй бол системээсээ гарan татврын бүртгэл улсын олимпиад гэсэн зэрсийг даран бүртгүүлэх товчийг дараад танд бүртгэл байгаа бол нэвтрэх гэсэн хэсгийг даран хэрэглэгчийн нэр нууц үгээрээ нэвтрэн хэрэглэгчийн нэр нууц үгээ хийн нэвтэрснээр танд татврын бүртгэл улсын олимпиадын бүртгэл харагдах ба та эндээс өөрийнхөө төлөвийг сонгон хувийн мэдээллүүдээ оруулан хадгалснаар таны бүх нээлттэй сургалтууд хэсэгт татврын бүртгэл улсын олимпиад гэсэн хэсэг харагдах ба та эндээс Нягтлан бодогч хэсгээ сонгон хэсэг товчийг дарснаар таны бүртгэл амжилттай баталгаажна. Баярлалаа.